Сайн байцгаана уу? Монголоос мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ Монгол хоол байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах гэж байгаадаа маш их баяртай байна. Юуны өмнө манай байгууллагын Монголд бүх үйл ажиллагааг 100% санхүүжилтээр хангаж бидний ард үргэлж найдвар тал маань болж байдаг. Солонгос хоолт хүүхдийн халамжийн байгууллагын хамт олондоо маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай байгууллага нь Чингэлтэй дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 21-р хорооны хувьд Улаанбаатар хоттой төдийгүй Чингэлтэй дүүрэгтээ хамгийн их хүчирхийллийн эрсдэл өндөртэй, архиталтай, ядууралтай нийт хүн амын 60-аас дээш хувийн ядуу гэсэн бүртгэлтэй тухайн хороонд маань 300-аад хагас олон бүтэн өнч хүүхдүүд байдаг. Мөн 3 хүүхдүүд минь нэг нь хүчирхийлэлтэй, ядууралтай маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэсэн ингэ судалгаа байдаг. Манай байгууллагын үндсэн зорилго бол хагас олон бүтэн өнчин эрсдэл орчин нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг үл хайхрах хүчирхийлэлд өртгөхөөс сэргийлэх, мөн үл хайхрах хүчирхийллийг бууруулах зорилготой байгууллагамаа. Зорилгын хүрээнд бид нар сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан өдөр хөнжүүлэх төв, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан хүүхэд харах үйлчилгээ. За бид нар үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдүүдэд зориулсан 4 төрлийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. За нэгдүгээрт нь бид нар хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр гэж хийдэг байгаа. Жилд нэг удаа хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд оруулж, шаардлагатай амин, D витамин, C витаминаар хангадаг эрүүл мэндийн хичээлийг ордог байгаа. За хоёрдугаарт нь болохоор сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Хүүхдүүдийн амралтын цагуудаар бид нар урлаг засал явуулдаг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүдийн сэтгэл зүйг дэмжихийн тулд бид нар төрсөн өдөр хоолны хөтөлбөр, соёлын аял гэх мэт үйл ажиллагаануудыг явуулдаг. За 3-р нь болохоор бид нар хүүхдүүдийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Нэмэлтээр англи хэл, мөн солонгос хэл ч юм уу хүүхдүүдийн хүсэж байгаа нэмэлт тавталгуудыг орох, 2-р нь хичээлийн хоцрогдол арилгах, 3-р нь гэрийн даалгавраа хийхэд нь туслах. За 4-р нь шаардлагатай хичээлийн хэрэглүүлийг бид нар өдрөмжлөөсөө байнга хүүхдүүдэд хангаж өгдөг байгаа. За 4-т нь болохоор бид хүүхдүүдийн ар гэр бүлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Үүнд нь болохоор бид эцэгчүүдэд сургалт зохион байгуулдаг. Хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх үү, хүүхдээ хэрхэн ойлгох уу, стрессээ хэрхэн бууруулах уу гэх мэтлэн тухайн үед эцэгчүүдийнхаа хэрэгцээ шаардлагыг нийцүүлсэн сургалтыг явуулдаг. За одоогийн байдлаар манай байгууллагад 40 өрхийн 50 сургуулийн насны хүүхэд 9 цэцэрлэгийн насны хүүхдүүд хамрагдаж байна. 25 оны 4-р сараас эхлээд бид бүхэн шинэ төсөлтөд бэлтгэж эхэлсэн. Энэхүү төслийн маань зорилго бол зорилгот бүлгийн бие даах чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын хөтөлбөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм аа. Энэ зорилгын хүрээнд бид Чингэлтэй дүүргийн залуучуудыг мэргэжил албан сургалтанд хамруулах, хөлдөөсөн бүтээгдэхүүний гарааны бизнес эхлүүлэх, солонгос хэлний сургалт явуулах зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөсөн. Эдгээр үйл ажиллагаануудад зориулсан шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. 2025 оны 8-р сарын 21-ний өдөр бид шинэ төслийнхөө нээлттэй үйл ажиллагаа хийсэн бөгөөд үйл ажиллагаагаа улам сайжруулахаар бид бүхэн хичээн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй хүүхдийг мэргэжил албан сургалтанд хамруулж, мөн 60 гаруй хүүхэд солонгос хэлний сургалтанд маань хамрагдсан байна. Эдгээр хүүхдүүдээс 15 нь солонгос хэл руу явах шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Хөлдөөсөн бүтээгдэхүүний маань зэхэд одоогоор 3 хүн ажиллаж байгаа бөгөөд бууз, банш, тортилла, гурил, хэрцэн гурил зэрэг бүтээгдэхүүнүүд гарч байна. Цаашлаад бид нар цэгтээ 7 хүн ажиллах зорилготой байгаа бөгөөд улам илүү бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадах юм бол нэмэлт ажилтан авах бас боломжтой байгаа. 우리 한국어 수업의 목적은 한국 노동 기약 영수생으로 일하실 관심이 있는 사람들 위해 EBS 한국어 능력 시험을 합격하기입니다. 그래서 현재로 15명이 한국어 능력 시험을 합격하기 위해 열심히 공부하고 있습니다. 감사합니다. Намайг Ариун Гэрэл гэдэг. Би одоо 9 дугаар ангид суралцдаг. Би хоол мөрөөдөл төвд 6 жил
амрагдаж байгаа. Би хоол мөрөл төвд явхаасаа өмнө ерөнхийдөө муу сурдаг. Тэгээ муу сурдгаасаа болоод ангийнхантайгаа нэг ямар тийм нийтэж биш. Тэгээд хоол мөрөдөл төвд явж эхэлснээс хойш тэр ойлгохгүй хэлүүдийг маань зааж өгөх багш нартай дээрэс нь ингээд гоё там тоолох найзуудтай болоод өөрийгөө илүү ингээд тэ чадварлагаар илүү ингээд өөрөөр харах болсон. Тэгэд одоо ч гэсэн би яг тийм амжилтаараа явж байгаа. Би ангидаа ерөнхийдөө бараг тэргүүн сурлагт нь хоол мөрөдөл төв бас хамрагтаас өмнө ээж бит хоёрын харилцааг нэр ингээс амар муу байсан л та. Манай ээж муухай шүүмж өгнүүдийг надад их хэлдэг байсан. Тэгээд ээж хоол төвд хамрагдаад нөө нэг хэцэг хэн сургаалт ордог. Одоо сургаалтууд нь цууснаа эхлээд манай ээж намайг илүү дэмждэг тий миний гэрээ даалгаварт хаяа тусалдаг тийм гоё болсон. Миний ойрын зорилго гэх юм бол би англи хэлийг үнэхээр сурч агаад гадаад явж сурахыг хүсдэг. Миний амьдралын амжилтын эхлэл болж өгсөн хоол мөрөдөл төвд одоо хүртэл хамрагдаж байгаадаа би үнэхээр баяртай байна. Бид бүхний хэрэгжүүлж байгаа тусал хөтөлбөрүүд маань зорилт бүлгийн олон гэр бүл, залуучууд, хүүхдүүдийн амьдралд фил найдвар гэрэлгийг авчирсан. За тэгээд хүүхдүүдийн маань амьдралд ингээд ийм сайхан боломжуудыг гарах одоо нөхцөл болцоор хангасан Солонгос хоолт байгуулаханд маш их талархаж байгаа дахин илэрхийлье.